Мал амтны гоц халдварт саатник хэвшлийн шүлхийн өвчин манай улсад бүртгэгдсэнтэй холбоотой. Баян аймаг энэ сарын 7-оос Ховд аймаг 8-ны өдрөөс тус гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Мөн өвчлсөн 1000 орчим малыг устгалд оруулснаас Баян аймагт 700, Ховд аймагт 300 орчим малыг устгажээ. Багнуур дүүргийн иргэн нь Монгол улсад хоригдсан бодис болох мөнгөн усыг хатгалж байсныг илрүүлэн бүрдэн шалгаж байна. Дэлхийн хэмжээнд 1 сая гаруй аюултай химийн бодис байгаас хүн амьтан мал байгаль орчинд үзүүлэх хортой чанараараа мөнгөн ус 6 дугаарт ордог. Тиймээс хадгалах хийгээд улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, худалдсан, авсан, тээвэрлсэн, бусдад дамжуулсан, зориултын бусаар ашигласан зэрэг үйлдэл гэмт хэрэгт тооцогддог байна. Цагдаагийн байгууллагад онгорсноос хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмтэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас 102 нь бүгд найрамдах Солонгос улсын визтэй холбоотой байна. Энэ төрлийн гэмтэрэг жил бүрийн хавар намрын бүртгэлийн үедэд идэвхждэг. Тиймээс Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерхий газар албан ёсоор бүртгэж сонгож шалгаруулдаг гэдгийг анхааруулж байна. Оюутан цагдаа хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 13-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлснээр Англи, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй оюутан залуус энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хөтөлбөрт хамрагдсан залуус 25-наас 9-р сарын 1-ний хүртэл ажиллана. Цагийн уян хатан нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Ой хажиг 5 дугаар сараас идэвхждэг тул 6, 7 дугаар сард өвчл хамгийн өндөр бүртгэгддэг байна. Тиймээс ойд орох бол хандсүй өмдний шуумагт хачиг үргээгч цацах, бид шигдсэн хачгийг эмнэлэгт хандаж зөв авахуулах, ямаа өхрийн түүхий сүв, мах, цус хэрэглэхгүй байх, тод өнгийн хувцас өмсөж, хачиг наалтсан бол авч хаяхыг зөвлөж байна. Буриадад галуут болон шүүчээ нуур дээр амрагчид шавжны дайралтад ихээр өртөг болжээ. Галуут нуур ширгаалцаар хужигдсан бол шүүчээ нуур шумуулаар дүрчээ. Өвөл цас их орсон, огцом дулаарсан зэрэг байгалийн үзэгдэл нь эдгээр амьтдын үржих таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж амьтан судлаачид үзэж байна. Эдгээр амьтдын үржил 6 дугаар сарыг дуустал үргэлжилж 7 дугаар сараас буурдаг. Иймд зуны ихний хагаст нуурын дэргэд амрахаар бол шавжиргах заслах зэрэг хэрэглэхийг зөвлөжээ. Айст глобалын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.